Сайн байна уу? Баяраа байна. Та бүхнийгээ дараагийнхаа кино сэтгэл хэлцүүлэх контентынхаа хүрээнд уулзах гэж байна. За өнөөдөр бидний ярих бүтээлийн хүрээнд Disney Plus дээр гарсан Marvel-ийн special event болох Werewolf by Night бүтээлийн тухай ярилцахад ер нь бэлэн болсон байна. За Werewolf by Night special гэж ярих юм да одоо яг кино биш, яг цуврал биш те нэг special event байгаа. Special presentation гэж Marvel яг өөртөө танилцуулсан байгаа. Тэгээд 10 сарын 7-нд Disney Plus руу орсон 52 минутын урттай насны ангилал нь TV14 байгаа юм бүтээл байгаа. За миний хувьд яг үзчихэд сэтгэлээ хуваалцах гэж яг тисч чадаад сууж ин л та. За ойрд ер нь за яг Miss Marvel болон тэгээд She-Hulk-ын тухай ямар хөө сэтгэлтэй явж байгааг ер нь манай өмнөх дугааруудыг үзсэн сонсогчид маань ерөөхдөө мэдж байгаа байх гэж бодож байна. Тэгэхээр ойрд ер нь Marvel-аас юм гоё юм үлзээг өгөхөд баг болж байна л да. Бид нэр Moon Knight эпизод дээр ерөөхдөө ярьсаас Marvel дээр ингээд цуснууч орж ирэхтэй нэг жоохон dark юмнуудыг харуулахыг юугаар ашигтай юм бэ те ямар сайнталтай юм бэ гэдгийг ярьжсэн бол одоо Werewolf by Night кинон дээр энийг бүр илүү харлаа, бүр илүү те дотор сэртгэлэн жихүүцэн шижиг дүрм ч юм уу те зарим хүмүүсийн хувьд харлаа. Тэгэхэд надад бол үнэхээр их таалагдлаа л та. Бид нэр яг нөгөө The Boys, The Invincible зурлууд яг амжилтын тухай ярихдаа те gore цуснуучийг ярихгүй гэж юусоо болдгоо шүү дээ. Яг мэдээж яг ганцхан давуу тал нь тэр байгаа даа биш. Тэр нь цувралаа яаж гоё чимж өгж гэн, яаж уур амьсгалыг бүрдүүлж гэн гэдэг чинь өөрөө гоё юм байдаг. За тэгээд Werewolf by Night цувралын хувьд бол Ulysses Bloodstone гэдэг хүн нас барснаар Bloodstone гэдэг ич хэдтэй чулуу дараагийнхаа эзнийг хүлээх тийм явж байгаа. Нөгөө Shang-Chi-гийн Ten Rings энтер гэдэг шиг ингээд дараагийнхаа хүнд өвлүүлэх юм болоод уг нь бол өөрийн охин болох Elsa Bloodstone өвлүүлэх ёстой байсан хэдий ч Elsa-гийн хувьд гэр бүлээсээ ингээд тангарагцсаад олон жил өнгөрсөний улмаас нөгөө тэр Bloodstone-ыг авч явж чадах дараагийн залгамж халаа болох хүнийг хайж тийм хаант зохион байгуулж байгаа. Нэг монстрыг дарсан Hunter тэрийг дамжуулж өгөх тийм special event тэгээ бараг л нөө өөрийнхөө оршуулган дээр тийм зохион байгуулж байгаа гэж хэлэхэд болно. Эхнэр Medusa Bloodstone тэрийг зохион байгуулж байгаа. Тэгэд Elsa Bloodstone яг өөрөө бас хуржээ тэрэндээ оролцож байгаа үйл явдал гарч байгаа. За тэгээд 5-6 Hunter байсан байх гэж миний хувьд таамаглаж байна. За тэгээд тэдний нэг бол нөгөө манай киноны гол дүр болох Werewolf by Night буюу Jake Russell гэж дүр байгаа. Мексик гаралтай жүжигчин Gael Garcia Bernal за зөвлөж байгаа гэж найдаж чинь жүжигчний бүтээсэн дүр байгаа. Надад бол дүрийн хувьд бас нэлээд таалагдсан. Gael Garcia Bernal жүжигчний миний хувьд бол 21 оны Old те юу M. Night Shyamalan-гийн бүтээлээр ерөөхдөө мэднэ. Coco-гийн дуу оруулсан гэдгийг бас саяхан мэддэг байсан гэж бол бодлоо ярихгүй. За дараагийн Elsa Bloodstone дүрийг бүтээсэн Laura Donnelly жүжигчний хувьд болохоор Ирланд гаралтай жүжигчин юм байна. Irish. Тэгээд яг харамсалтай нэг олонний мэддэг кинонд миний хувьд бол яг мэддэг бүтээл алга. Тэгээд Marvel миний хувьд хамгийн таалагдсан дүрүүдийн нэг байсан Elsa Bloodstone. Цаашаа ч гэсэн Marvel нэлээ оролцоотой эсвэл өөрийн бие даасан түүхийг барьж аваад явах боломжтой дүр шиг санагдсан. Угаасаа цаашаа хөгжүүлэх нь тодорхой гэж бодож байна. Би Bloodstone-ыг анхаараад яг reality stone уу гэж андуурсан. Гэхдээ үгүй юм шиг байна. Шал өөр powerтай юу бололтой гэж анзаарч байна. За тэгээд Werewolf by Night-ийн хувьд бол анх 73 онд гэсэн комик дээр гарч ирсэн бол Elsa Bloodstone-ы дүр айгүй харьцангуй шинэ юм байна л да. Комикийн хувьд 2001 онд л анхны appearance хийжсэн юм байна. Тэгэхээр бас сүүл гарч ирсэн дүрүүдээс нэлээд эрт орж ирж байгаа
дүр болж гэнэ үгүй юу гэж бодогдож байна. MCU-д одоо Намор ч хамгийн анхны баатруудын нэг гэхэд нэлээд сүүл орж ирж шүү дээ, тэр шиг. Гэхдээ яг гарсан комиктер гарсан дараа кинон дээр орж ирэх ёстой гэсэн үг мэдээж биш л дээ. За ардаас нь Harriet Sansom Harris жүжигчний Verussa Bloodstone-ы дүр байгаа. Ерөнхийдөө бас айгүй их таалагдлаа гэж хэлж болно. 52 минут байсан мөртлөө яг уур амьсгал, теншн зориг бүх юм ингээ базаадыг амтлуулад явсан юм шиг. Яг ганцхан эпизодын урттай болохоор нэг тийм эхлэл өрнөглөл төгсгөлтэй бүх дүрүүдээ ингэж гоё авч явах гэдэг ч юм уу тийм хүлээхгүй нугасаа тодорхой. Угаасаа нэг тийм бүтээн хэмжээний кино байгаа биш. Эсвэл цуврал байгаа биш те. Тийм болохоор 52 минутанд бол хангалттай юмудаа гаргаад хангалттай юмаа гоё үзүүлсэн байхаа л гэж бодож байна. Тэгээд энэ тийм special presentation-ы бас нэг давуу тал нь харцаагаан байгаа. 50-60-аад оны киноны эстетикийг агуулсан харцаагаан бүтээл болсон байгаа. Тэгэхэд бол нөгөө ерөөхдөө цуснаж гоороо бас далдлахын тулд харцаагаан болгосон болов уу гэсэн бодол төрж байна. Хэрвээ өнгөт байсан бол илүү нүд талтан, илүү хэрцгий элементүүд зөндөө харагдах байсан байх. Тэгэхэд харцаагаан болгосон яг хоррор элемент болоод тэгээд нөгөө юугаа орчин байдлаа илүү илэрхийлэхийн хажуугаар бас тэрийг нуусан арай нэг жоохон далдалсан аль алинд нь win-win гэж ярьдаг те. Тэгэж давуу тал болсон болов уу гэж бодож байна. Тэгээд Marvel-д ийм үз үнэхээр гоё байлаа. Үнэхээр гоё байлаа. Marvel яг нэг тийм хитрхи ялцал, хитрхи нэг хөнгөн ханддаг юмнууд гэж хүмүүс зөндөө ярьдаг. Гэхдээ одоо Werewolf by Night те бас ядчил цуснуучийг оруулаад ирж байгаа болов гэж бодож байна. Одоо угсаа Daredevil, Blade энэ төр бол юу R-rated хийхдэггүй л бол болохгүй кинонууд байгаа. Тэгэхэд одоо энэ дээр ингээд ядчил TV14 ороод ирж байна гэхэд бол нэлээд баяртай байна. Гоё байна. За тэгээд энэ special presentation-ы найруулагч Michael Giacchino гэж хүн ажилласан байгаа. За тэгээд Marvel-ийн фэнүүд бол Michael Giacchino-г ер нь мэдэх байх гэж бодож байна. Ер нь юу найруулагч хийсэн юу скор бичдэг хүн шүү дээ, тий. Киноны хөгжим бичдэг хүн. Marvel-ийн бас нэлээд олон кинонд ажиллаж байсан. Юун дээр Нөөгийн хом дээр ажиллаж байсан. Doctor Strange дээр бас ажиллаж байсан санагдаж байна. Far From Home-ыг бас бичижсэн байхаа. Хөгжмөдийг ер нь бичижсэн хүн бол одоо ингээд найруулагчийн карьераа бас хөөгөөд ингээд Marvel-та special presentation найруулад явлаа. За тэгээд D23-аар анх зарлагдсан бүтээл гэж би санаж байна. За буруу санаж магадгүй. Гэтэ ер нь саяхан зарлагдсан. Тэгээд одоо ингээд тийм хүлээлтэнд байхгүй байж бол гарчлаа л да. Ер нь бол ингээд гяс зарлаад гяс гаргаал тий. Тэгэхэд ер нь бол нэг хүлээж амжаагүй байсан. Гэтэ гоё харагдчихсэн тий. Teaser trailer энэчээсээ comedy элементтэй, үгүй comedy элемент биш, зүгээр яг pure comedy болно гэсэн rumor явж ирсэн. Тэрийг хараад юу вэ? Амар нэг тийм гоё tensionтэй тий, гоё horror элементтэй бүтээл хүлээж ирсэн хүмүүст бас тэр жоо урам углаар юм шиг харагдчихсан. Гэхдээ тэр худлаа байсан бас баяртай байна. Зөвхөн comedy элементтэй байсан. Тэрүүд нь бас айгу хөөрхөн humor joke-ууд орж өгöd явсан. Тэр нь бас айгу таалагдчихаа гэдгийг хэлэн зүйтэй байх гэж бодож байна. Тэгээд horror, gore энэ яг бүгдээр энэ киног бүрдүүлж байгаа элементүүд болж байгаа. Энэ маш их таалагдсан. Тэгээд Gael Garcia Bernal цаашаа бас Marvel дүр бүтээгээсээ гоё жүжигч надад бас таалагддаг. Тэгээд Laura Donnelly бас цаашаа явах нь угаасаа тодорхой. Elsa Bloodstone-ы дүр байгаа. Ер нь Marvel тэгээд юун дээр гарч иж болох нь те. Бүгдээр харжлаа. Магадгүй нөгөө хүн чанараа Blade дээр гардаг ч юм уу те. Яг хоо Blade дээр vampire-ууд гардаг, цус орогчууд гардаг гэдэг нь мэдээ. Тэгэхээр яг хоо нөгөө Underworld ертөнцийн болохоор бас гарах магадaltaй л гэж бодож байна. Тэгээд үгүй MCU-д vampire харах нь цаг хугацааны асуудал. Тэгээд хүн чанаа бас харчлаа. Ер нь бол гоё байна. Тэгээд энэ дээр нэг дуртахгүй өнгөрч болохгүй юм бол Man Thing анхудаа Marvel debut хийж гарлаа. DC-гийн Swamp Thing гэдэг бас яг төстэй адилхан юу байдаг. 2019 онд бас зураг гарч ирсэн байна. Энийг яг үндэ мэдгүй өнгөрсөн байна. Нэг угсаа амжилттай зураг болж чадаагүй юм шиг байна. Тэгээд сая бас нөгөө DC-гийн Harley Quinn animation series маш амжилттай гоё явдаг, маш чанартай явдаг. Season 5 ч гэсэн season биш 4 зарлагдсан. Season 3 яг удаа гараа авчаа. Тэрэн дээр Swamp Thing бас гараад өнгөрдөг нэг эпизод дээр тэгтэл ардаас нь Werewolf by Night дээр Man Thing гараад явлаа. Man Thing-ийг харах гоё байлаа. Full CGI character байгаа.
Ер нь бол monster гэж харагддаг. Гэхдээ дотроо he has a heart, ер нь хөөрхөн дүр байж чадлаа гэж бодож байна. Харин хүн жихний хувьд бол нэг тийм сүртэй CGI-саад байх юм байхгүй, зүгээр л өөр жүжигчин тоглол, өөр мейкап хувц өмсөл хийцэн харагдлаа. Гэхдээ тэр нь яг нэг тийм үнэхээр муу бол харагдсангүй, яг Swamped биш Methane энэ чинь гоё бол харагдаагүй. Гэхдээ яг нэг тийм муу байгаагүй болохоор цаашаа үргэлжлүүлээд сайжруулад явах боломжтой байхаа гэж бодож байна. За тэгээд миний Werewolf by Night Marvel-ийн special presentation-ыг үзсэн сэтгэл нэг иймэрхүү байна. Та бас сэтгэлээ хуваалцаарай гэж хүсэж байна. Тэгээд одоохондоо She-Hulk-ийн episode 8 гарсан явж байгаа. Дараа 7 хоног season final болох гэж байна финале. Тэрэндээ бас сэтгэлээ хуваалцах байх, яриа өрнөлцгий гэж хүсмээр байна. Тэгээд бас Wakanda Forever утгагүй гарна. Тэгээд DC-ийн гэх юм бол Black Adam утгагүй нэртэй гэх чинь Hero ертөнцид ер нь ямар хуу хүлээлттэй байна, ямар хуу сэтгэлтэй байна гэдэг бас хуваалцаарай гэж хүсмээр байна. За тэгээд миний энэ удаагийн бичлэгийг нүрээд өндөрлөж байна. Facebook, YouTube, Castbox дагдаг газараа дагаарай, лайк, share дараарай. Тэгээд хамгийн гол нь комент үлдээгээрэй гэж хүсмээр байна. Тэгээд дараагийнхаа контент аудиогоор уулзлаа. Түр баяр та.